3 дугаар бүлгийн 10 дахь хэсэг. Хилмигдсэн эмэгтэйчүүд юу өгүүлв? Хоригдож байцаагдж байсан эмэгтэйчүүдийн тухай өгүүлсэн 2 дурсамжийг энд орууллаа. Тэр үеийн амьдралын бодит дүр төрхийг ойлгоход тустай байх болов уу хэмээн энэхүү төрлөөр устгах хүмүүний ёсны эсрэг гэмт хэргийн баримтуудын талаар та бүхэнд сонирхуулах гэж байна. Эндээс та Монголд үйлдэгдсэн улс төрийн харгислалын хамгийн гол учир шалтгааны нэг нь эдийн дээрэм тонол байсныг, ерөөс ногоо малгайтныг энэ бузар үйлдэлд татан оруулан, омогшуулан турхирах нэг хөшүүрэг нь эмэг бөгшнөөс эхэлсэн эдийн тонол байсныг харах бөгөөд энэ бүхний дараа эх хүн эмэгтэй хүнийг хайрлах хүмүүний ёсны тухай энд ярихын ч хэрэггүйг харах болно. 3 настай хүүгийн Максим пулеметийг хурааж аваад явж байгаа. Жирэмсэн эхийг учир шалтгаангүйгээр 2 настай хүүг нь чарлуулан байж баривчлан, доромжлон, дарамталж, үр зулбуулж чад. Магадгүй энэ бүх нүглээ нуухын тулд шоронгийн мухард өхүүлж байгаа аратныг юу гэх вэ? Дотоод явдлын яамны орлогч сайд бүрэгдийн лослын гэргий, Данзангийн Намжилмаагийн дурсамжаас 1938 оны 100 манайх дотоод явдлын яамны лагерт зусаж байв. 7 дугаар сарын 28-нд манай нөхөр лосол ажилдаа яваад тэр өдрөө буцаж ирсэнгүй. Харин дотоод явдлын яамны төлөөлөгч Долгор Жов Баяр Магна 2 нэрийн үл мэдэх нэг хүний хамт манад ирээд ширээн дээр байсан тавхтай жихрийг асгаж тавгийг нь доош харуулан тавьсан. Би гайхаад лосол яасан бэ гэсэнд баригцаа. Таны юмыг одоо нэг чинь гэсэн. Мөнгөн аяганууд бөгж алтан бугуйч зэргийг авч халаасандаа хийцгээгээд гэрийг минь цоожилчход яваад өгсөн. 1938 оны 9 дугаар сарын 28-ны орой дотоод явдлын яамны төлөөлөгч Төмөрбаатар намааг баривчлав. Ээжтэй учрыг хэлэх хооронд Төмөрбаатар манайхыг нэгжээд миний алтан бугуйч цаг хоёрыг халаасандаа хийв. Дотоод явдлын яамны жижүүр дээр оруулж ирээд тэр чихэнд байсан том сувдан эмгийг аваад айл. Чамд гялгар юм одоо хэрэггүй гэд асан. Гэтэл яамны арын шоронд байхан хүүхнүүд дээр оруулав. Нэг өдөр бид нар дээр Долгор Жав гэж бурайд хүүхэн уйлж бархирсаар орж ирлээ. Тэр Орост хүний бага эмчийн сургууль төгсөөд хөвсгөлд ажиллаж байтал намааг баривчилсан. Би жирэмсэн байсан. Засанд хоригдож хүүхдэд дутуу гаргачихад цус нүжөөч арилгаж амжилгүй дотор хувцаа урж хүүхдээ боож шээснийхээ савнд хийчгээд ирлээ. Та нарт хөвөн байна уу гэхэд хөнжлийнхөө хөвөнгөөс авч өгөхөд хар цагаар норгож биеэ арчиж байв. Миний хүүхэд амьд хөдөлж байсан шүү. Энэ базарханд миний хүүхдийн цусыг сорж махыг эзэн хүн химэн зүхэж байв. Бас 2 настай хүүхдээ айлд орхичход ирсэн их зовж зүдэрч явна гэж байлаа. Би шоронгоос суллагдаад Орос долгорыг эргэхээр сургалсанд нас барсан гэж хамаатны охиноос нь дуулсан. Намайг 8 хонсны дараа дотоод явдлын яамны ажилтан Цэнд дуудаж биеийн байцаалд аваад гарын үсэг зуруулав. Цэнд танахаар хэн очдог байсан? Лосол ямар хүмүүстэй танил байв гэж асуудаг байлаа. Үүнээс хойш дуудалгүй 2-3 сар хорсон юм. Нэг удаа намайг дотоод явдлын яамны ажилтан Төдөө гэдэг залуухан шар хархуу дуудаж байцаалаа. Зөөлөн хандаад байхлаар нь намайг суллах болов уу гэж асуусан чинь чи чой балсан гих занаж зүхэж байдаг. Түүнээс болоод л хорж байгаа юм шиг байна гэж хэллээ. Бодвол надад холбогдуулсан хэрэг нь энэ л юм шиг байгаа юм. Тэгээд 1939 оны 5 сар өнгөрч байхад чамааг одоо суллана. Чамд очих газар бий юу гэж асуусан. Би аав ээж дээрээ очино. Бас манай жолоочийн эхнэр дэлгэрийн хийг хэллээ. Усны гудамжинд байсан аавын дэртэл гэр байдаггүй. Хашааны эзэн нь өөр хүн байна. Харин би аав ээжигээ асуувал Данзан гойнх уу гэд мэдэж байна. Ээж чинь нас бараад аав чинь хүүхдүүдийг чинь аваад нутаг бодсан.
гэлээ. Би дэлгэрэнхийг хайж олоод очлоо. Намайг баригдсанаас хойш 2-7 хоногийн дараа ачааны машинтай хүмүүс ирж аавын гэрээг буулгаж ачаад мөнгөн тоногтой имэйл зэрэг аль өнгөтэй өөдтэй эд тогшлыг нь хураагаад оронд нь 3 хантай овоохоо шиг юм авчирч өгчээ. Ээж уйлсаар байгаад зүрхний өвчнөөр нас барч аав минь хүний моринд хэрэг гуйж наранд оршуулсан байв. Би дэлгэрээнд 2 хоноод нутагтаа аав ээж дээрээ очсон.